энэ чинь бурхны одоо бурхны дэд өөрөө хэлсэн байна шүү дээ. Бхагавад-гитагийн судар дээр одоо Бхагавад-гитагийн судар бол бүх одоо ариун бурханлаг ном судруудын одоо санаалга гарын авлага гэж үздэг шүү дээ. Бхагавад-гита. Бхагавад-гитагийн судрыг одоо хин одоо алдарт нөгөө эрдэмтэн Эйнштейн хэлсэн байдаг шүү дээ. Эйнштейн нөгөө нэг Нобелийн шагнал гардуулах ёслолд оролцож ирсэн байгаа юм л та. Тэр үзэгчдээс судалж сууж ирсэн байгаа. Тэгээ нөгөө хүнд Нобелийн шагнал өгөх болсон чинь Эйнштейн үг хэлхийг хүссэн гэж байгаа байхгүй. Тэнгүүт Эйнштейн судлаас осч ирээд өвөртөө ингэж байнга авч явдаг нөгөө өөрийнхөө Бхагавад-гитаг гаргаж ингээ өндөр дөргөөд. Тэгээд нөгөө эрдэмтэд тандаад. Эрдэмтдээ та нар те өөрсдөө хэрвээ эрдэмтэн гэж үздэг л бол мөн үү? Энэ одоо орчлонгийн Библи буюу энэ Бхагавад-гитаг судлаараа. Энд бол бүх нууц одоо орчлон ертөнцийн бүх нууц байдгийн шүү гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр Бхагавад-гитаг бол тийм агуу судар. Орчлонгийн Библи зүгээр энэ дэлхийн Библи биш. Орчлон ертөнц сансар огт руугаан Библи гэж. Бхагавад-гита бол. Тэгээ Бхагавад-гита судар дээр юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр бурхан тэр Бхагавад-гитаг бурхны дэд бол Кришна айлсан шүү дээ. Бурхны дэд бол Кришна айлдах юу гэж хэлсэн бэ гэхээр энэ ертөнц бол Дукалай машаа шотом гэж. Зовлонгоор халигд салгиж яддаг гэж. Зовлонгийн орн гэсэн байдаг байхгүй. Зовхгүй хүн гэж байхгүй. Зовхгүй амьтан гэж. Тийм ч бас хамгийн жаргаж байгаа нь хүртэл зовлонтой. Би одоо энэ бурханлаг мэдлэгт хандхаас өмнө ингэж боддог байлаа л та. За хүний амьдрал бол ерөөсөө амар зовлонтой юм байна. Би одоо хамгийн баян хүн боллооч, хамгийн алдартай хүн боллооч би завхал юм байна. Одоо ингээд солонгос кино харахад л хүртэл ингээд мэддэж байгаа юм л та. Тэрэн дээр ингээд айгүй гой баян хүмүүс байгаа мөртлөө бөөн зовлон, бөөн асуудал. За тэгэхээр би ерөөсөө ингээд хүний амьдралаас бол би зовлонгоос алж чадахгүй юм байна. За ерөөсөө хамгийн жаргалтай амьтан юу байж болох вэ? Тэр амьтан л болъё гэж бодож байгаад ерөөсөө нэг юм баян хүний ирэх нохоо болоод төрчүүл сайхан юм дөө гэж бодож исэн байхгүй юу? Тэгсэн чинь ингээд энэ ведийн мэдлэг тандаад ихэлсэн чинь нохоо олж төрөх ч гэсэн зовлонтой. Чи нэг насандаа нэг сайхан аз жаргалтай нохоо байг л тэгээд дараа насандаа яах юм тодорхойгүй шүү дээ. Эргээл зовлондоо он чинь тий. Зовлондоо унаа шүү дээ. Секретар байгаад байгаа, самсара чакратар байгаад байгаа байхгүй юу? Тийм учраас ерөөсөө л энэ зовлонг төгсгийл гэж бодож ивэл энэ төрөлт үхлийн гинжин хэлхээ гэж яриад байгаа зүйлийг тасан зогсоо. Энэ метралог орчлонгийн хүрднээс гар. Ангижралт хүр. Ангижралт хүрээд яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ ертөнцийн чинь одоо өөрөө энэ ертөнцийн ямар хүмүүс ямар юуны тулд амьдраад байна, амьд амтангууд гэж байгаа байхгүй. Бүгд аз жаргалын тулд амьдраад байгаа. Мөн үү? Бүгд аз жаргал, амьд одоо тэр одоо хорхой шавж, юу гэдэг тэр нохоо муур бүгд хүн тий бүгд аз жаргалын тулд амьдраад байгаа. Гэхдээ тэр аз жаргалууд нь яг үнэндээ болвол төр зурхны аз жаргалууд байгаа байхгүй. Тийм шүү дээ. Баян үргэлжилдэг аз жаргал гэж байхгүй. Тэгвэл аз жаргалыг жоохон мэдэрж байгаа уйдчдаг тий. Тэгвэл байна шүү дээ тий. Бидний одоо зориод байгаа тэр А карма гэдэг үйл маань мөн үү? А карма гэдэг үйл маань яадаг вэхээр төгсгөлгүй аз жаргалаа хүргэх зорилготой. Хамгийн гол нь төгсгөлгүй аз жаргал гэж бас байна. Ананда гэж одоо өөр подкастаар нэрлсэн гэж байна шүү дээ тий. Ананда гэдэг чинь аз жаргал гэсэн үг гэж байна шүү дээ. Ананда бол зүгээр материал аз жаргал биш. Мөн үү? Жинхэнэ аз жаргал төгс одоо сүнсний аз жаргал байхгүй юу? Төгсгөлгүй аз жаргал руу бид нар хүрэхийн тулд юу хичээл хийх ёстой вэ гэхээр А карма хийж төгсгөл рүү аз жаргалд хүрнэ. Зүгээр карма хийх юм бол зүгээр буян төлөвлөлт хийх юм бол энэ материал биеийн аз жаргалыг авна. Тийм үү? Төгсгөлтэй. Төгсгөлгүй аз жаргал гэж юу гэлдэг вэ? Сүнсний аз жаргал хэлээд байгаа. Сүнслэг гэж яриад байгаа юм л та. Сүнслэг тэр брахма гэдэг. Тэр одоо бурханлаг тэр аз жаргал хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол хоосон юм руу тэмүүлээг байх нь шүү дээ. Аз жаргал руу тэр жинхэнэ аз жаргал руу тэмүүлж байгаа байхгүй. Тийм үү? Тэгэхээр бид нар бол бидний одоо хийж байгаа ажил бол тийм уйтгартай биш байх нь шүү дээ. Зорилго нь их гоё байх нь шүү дээ. Гоё зорилгоор тий төгсгөлгүй аз жаргал гэж шүү дээ. Улам нэмэгдчихэд аз жаргал гэж шүү дээ. Тийм гоё юм руу бид нар бол тэмүүлж яхана. Тэгэхээр таны ярьснаас ингэж ойлгож болох юм шүү дээ. Бид нар ингээд буян хийгээл эсвэл нүгэл хийгээд ингээд ямар буян шүү дээ. Буян хийгээд ингээд ямар нэгэн сайхан үр дүн хүртэх буюу тэр аз жаргал гэдэг юмыг олж авлаа гэхэд энэ бол төгсгөлтэй зүйл юм байна. Эзэн нэгэн цагт дууснаа тэгэнгүүт дахиад нөгөө нэг зовлон гэдэг юм руу эргээд унж байна. Гэтэл төгсгөлгүй хязгаарч дуустдаггүй зовлон гэж юм байдаггүй аз жаргал гэж байдгийн байна гэж та хэлэх гээд байна. Мессеж ирж штэ тий. Тэгээд тэр маань одоо хаана байдаг вэ гэхээр мөнөөхөл ведийн ном судрууд дээр байж байгаа байхгүй юу? Бид нар ведийн ном судрыг ухаад үзэх юм бол ведийн ном судрууд юу гэж байдгүйгээр ертөнц байдаг материалын ертөнц гэж ярьлаа тий. Гэтэл материалын ертөнцийн чамдад юу оршдог гэхээр сүнслэг ертөнц буюу бурханлаг ертөнц гэж оршдог. Материалын ертөнц бол бүх хөтөл энэ сансар огт руу бүх хөтөлийн 4-ний 1-ийг эзэлнэ. Нийт сансар огт руу. Бүр сансар огт руу. Бүх нэг нь
материаллык буюу бидний энэтэй адилхан тийм орчлон өөр бас ямар гайгууд байх. Тэр сүнслэг ертөнц гэдэг маань тэр сүнслэг ертөнц маань цаг хугацаа үйлчлэхгүй мөн үү? Хамгийн гол нь цаг хугацаа үйлчлэхгүй. Карма юу үлийн өрийн хууль үйлчлэхгүй. Тийм орон зай авах нь шүү дээ. Бид нэр тэр орон зайд байжгаад энэ одоо цаг хугацаа үйлчилдэг. Үлийн өрийн хууль үйлчлдэг энэ орон зай руу унтсан байх нь. Тэгэхээр бид нар энэ тэр орон зай руу, тэр одоо мөнхийн орон зай руу, тэр ад жаргалтай орон зай руу бид нар буцах хэрэгтэй байхгүй юу? Энийг бол ведэд бол гэрлүүгээ буцаа гэдэг мессежээр тайлбарладаг. Гэр орон руугаа буцаа. Жинхэнэ гэр орон чинь тэнд байж байгаа юм аа. Энэ бол төр зүрийн одоо буудлаа тий. Тэгэхээр бид нар энэ төр зүрийн буудлаас яаж гарах вэ гэхээр кармагаа хийгээд үйл дагуулах үйлдэлийг хийгээд энэ тэр сүнслэг ертөнц рүүгээ буцаа гэж. Гэрлүүгээ буцаа гэдэг баггүй юу?